Дэлхийн олон хотын нэгэн адил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, үйлдвэрлэл өргөжин, хэрэглээ өсөж, хот тэлж байна. Ус хангамжийн үйлчилгээ тасралтгүй, баталгаатай, чанартай байна гэдэг нь хүн амын ая тухтай, аз жаргалтай амьдралын эх булаг, эдийн засгийн өсөлтийн суурь, үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал асуудал юм. Усны үйлчилгээ эрх зүйн боловсронгуй зохицуулттай, найдвартай дэд бүтэц, инженерийн байгууламжтай, байгуулгын болон хүний нөөцийн өндөр чадвартай байвал нийслэл Улаанбаатар хот ор зогсохгүй, улс орны хөгжлийг ундаалах болно. Ийм ч учраас Америк нэгдсэн улсын мянган эсрэлтийн корпорац Монгол улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн усны компакт хөтөлбөр усны салбарт томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрэгцээ усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлсэн юм. Үйл өөрчлөгдөх үндсэн ус хангамжийн тогтвортой байдал. Усны компакт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн хэдэн 10 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тухайлбал нийслэл хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд жилд 50 сая шм ус нийлүүлэх ус хангамжийн хамгийн том их усүрийг дэвшилтэй технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгууллаа. Мөн эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулад байна. Энэ усны салбарын төслийг зохицоор нь тоног төхөөрөмж, их усвэр, боловсон хүчин, шинэ техник технологид ингээд зохицоор хэрэгжинэ гэдэг маань энэ салбарынхны хувьд бол удаан хугацаанд энэ салбарыг хөгжих, энэ дэлхийн өнөөдрийн түвшиндээ хөлд нийлүүлээд явахын болцоогоор хангацлаа гэж үзэж байна. Доктортой байдлыг бий болгоход дэд бүтэц дангаараа хангалтгүй. Бодлого зохицуулалт, удирдлага манлайлал, мэдлэг ур чадвар, хүний хүчин зүйлс нэгдэж байж доктортой байдлыг бий болгодог. Ийм ч учраас салбарыг шин шатанд гаргах цогц үйл ажиллагааг усны компактаар хэрэгжүүлсэн юм. Усны салбарын доктортой байдлыг хангана гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ? Тэгэд бас хүмүүс асууж магадгүй. Гэхдээ энэ дээр бол хамгийн чухал нь маргааш хүмүүс устай байх юм уу? Бидний ус хангамж найдвартай байна уу те? Ус гэдэг чинь стратегийн хүнс амин чухал юм хэрэглээ байгаад байгаа. Тэгээ энэ хүрээнд бол бид нар байгаль орчны доктортой байдал, нийгмийн доктортой байдал, эдийн засгийн доктортой байдал гэсэн ийм үндсэн 3 тулгуур дээр чиглэсэн 5 дэд үйл ажиллагааг хэрэгжүүлж дууссан байна. Харилцан хамаарал бүхий эдгэр үйл ажиллагаа нь санхүү, техник технологи, институт, байгаль орчин болон нийгмийн доктортой байдлыг хангасан цогц хөтөлбөр болсон юм. Ус бол байгалийн үнэгүй баялаг. Гэхдээ энэ усыг бид нар газрын гүнээс олборлоод цэвэршүүлээд тэгээд ингээд иргэдэд хүргээд буцаад татан зайлуулах энэ бол үйлчлэгээ бол асар олон хүмүүсийн хөдөлмөр шингэсэн юм нэг маш том юм цогц үйлчлэгээ ард нь явж байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгээ бол үнэтэй өртөгтэй зардалтай зүйл байгаа тийм. Бусад бүх л үйлчлэгээний байгууллагын адилаар энэ зардлыг нөхөж ийж энэ үйлчлэгээ маань цаашдаа олон жилдээ доктортой явах ёстой. Улаанбаатар хотын ус хангамжийн үйлчилгээг хэвийн тасралтгүй үзүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл бол салбарын санхүүгийн бие даасан доктортой байдал юм. Улаанбаатар хотын нийт иргэдэд усны үйлчилгээ өдөр бүр 24 цагаар тасралтгүй хүрч амьдралын ая тухайг чимээгүй хангадаг. Энэ үйлчилгээний ард олон хүний хөдөлмөр зүтгэл, асар их зардал гардгийг хэн бүхэн анзаардаг. Гэвч олон жилийн турш усны үйлчилгээний бодит өртөг бүрэн нөхөгдөж чадалгүй ирсэн нь салбарын доктортой байдалд эрсдэл учруулж байна. Ус сувгийн удирдах газрын санхүүгийн чадамжийг сайжруулахын тулд зөвхөн үн тарифын өөрчлөлт бус тарифын бус зохицуултыг хийж зардал нөхөх зарчимд суурилсан санхүүгийн эрүүл тогтолцоог бүрдүүлэх нь салбарын доктортой хөгжлийн тулгуур нөхцөл юм. Монголын усны компакт мянганы сорилтын корпорацаас бусад орнуудад хэрэгжүүлдэг компакт хөтөлбөрүүдтэй харьцуулахад доктортой байдалд анхаарал хандуулж чадсанараа онцлог. Тарифын шинжилэл, зардал нөхөх наривчлсан төлөвлөгөө боловсруулсан нь усны салбарт бодлогын томоохон дэмжлэг болж байна. Улаанбаатар хотын гэр хорооллод орчин суудаг 800 мянган орчим иргэнд 331 шугамын 370 зөөврийн нийт 700 гаруй ус түгээх барьаар дамжуулан цэвэр усны үйлчилгээг үзүүлдэг.
Гэвч энэхүү үйлчилгээний зардал ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны нийтэд зардлын 25%-ийг эзэлдэг атал орлогын ердөө 3%-ийг бүрдүүлдэг нь санхүүгийн тогтвортой байдалд сөрөг өөр нөлөөсөөр ирсэн системийн шинжтэй сорилт байлаа. Гэр хорооллын иргэдэд усыг хүргэхийн тулд маш их зардал гардаг юм байна гэдэг ийм тооцоол гарсан. Тэгээ энэ зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг арга хэмжээ төлөвлөсний нэг нь ус түгээх байрыг автоматжуулах. Тэгэхээр бид нар гэр хорооллын 6 дүүргийн одоо 61 хороонд байрлах 180 ус түгэх байрыг бүрэн автоматжуулаад 24 цагийн ажиллагаатай болгосон. Хүмүүс ажиллаад хараад худаг хаачих байг санаа зовхгүй тий худгийн ажлын цагийн хуваарьт баригдахгүй ингээд хүссэн цагтаа ирээд усаа авчих ийм боломжийг бүрдүүлсэн гэдэг бол үнэхээр манай одоо Монголын мянган сорилтын сангийн баг хамт олонны хувьд их тийм бахархаж байгаа нэг гол ажил байгаа. HDL компани нь бол 2023 оны одоо 1 сараас 2025 оны 12 сарын хугацаанд бол одоо усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын унтны усыг түгээх байр буюу худгуудад бол одоо 24 цагийн ажиллагаатай болгох ухаалаг гэдэг бүтээгдэхүүнийг бол суурилуулж ажилласан. Би хувь айлууд болон нөгөө СУ-нууд копиг ус өгдөг. 24 цагийн уснаар айгүй их өөрчлөлт орж байгаа шүү дээ. Ингээд дуртай үедээ ус аавна үүлзэн өдөр шин хамаахгүй 24 цаг. Нөгөө хуучин толгооноо бодоход одоо ингээд карта болсон. Өөр амар болсон. Тэгээ өдөрт нэг 10 авдаг гэсэн 20 авах жишээний болсон тийм. Одоо дандаа нөгөө зөөврийн машин ирж ус идэг байсан. Тэгээд айгүй их очир дараал ихтэй байдаг байсан. Одоо 24 цагаар нээлттэй хизээч хамаагүй ирээд усаа их баяртай байдаг аа. Зүүн ус түгээх байрын маань 22 нь ачлалтын удаг байгаа. Ачлалтын удаг гэдэг нь нөгөө зөөврийн ус түгээх байрны машин ус ачдаг хотгууд гэсэн үг. Мөн онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах машинуудыг усаар цэнгэлдэг хотгууд гэсэн үг байхгүй. Өмнө нь бол заавал оператор буюу хүн тийм дотор сууж байгаад ажилуулдаг байсан бол энэ төслийн хүрээнд бүрэн автоматжсан. Одоо онцгой байдлынхан зориулсан юм тусгай картуудтай тэрийг хараад аваачаад одоо усаар цэнгэлэх хэрэгцээ шаардлага гарах юм бол хизээч хамаагүй картаа уншихад хин нэгэн хүнээс бол хамаарат усаа авдаг энэ давуу талыг бүрдүүлж байгаа нь бид нар бас улсын орны аюулгүй байдалд 1 секундын өмнө ч гэсэн очих тэр боломжийг бүрдүүлж байгаа болоо гэдэг утгаараа их баяртай байдаг. Мянганы сорилтын сангийн төслөөр нийслэл Улаанбаатар хотын нийт 21 ачлалт буюу ус түгээх байрууд автоматжуулж смарт картаа болгосон томоохон хэмжээний гал түмэр гамшиг ослын үед ажиллахад нэн түлхэс боллоо. Монголын мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн олон улсын хэмжээний ажлуудын нэг бол Нидерландын Вант улсын Вэй байгууллагатай хамтран Нидерландын усны салбарын ментор экспертүүд болон Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын хооронд байгуулсан түншлэлийн хөтөлбөр байлаа. Хөтөлбөрийн хүрээнд 187 инженер техникийн ажилтныг 11 удаагийн сургалтаар дамжуулан Нидерландын 6 ашиглалтын байгууллагын 50 гаруй үйлдвэр лабораториудыг танилцуулан мэргэшүүлж тэднийг хөрөнгийн менежмент, орлого болоогийн ус, SCADA систем, автоматжуулалт, бохир усны менежмент, санхүүгийн тогтвортой байдал, хүний нөөц, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, онцгой байдлын төлөвлөлт, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг нийт 11 үндсэн чиглэлээр чадваржуулжээ. Тэгээд биднэрт цэвэр ус түгээж байгаа хаягдл усыг татан зайлуулж байгаа энэ үйлчлэгийг манай Улаанбаатар хотод усыг удирдах газар гэдэг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бид нар Улаанбаатар хотын доктортой ингээд үйл ажиллагааг ярихаар усыг удирдах газаргүйгээр төсөөлшгүй усыг удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэхийн тулд бид нар ус ашиглалтын байгууллагын хүншлэлийн хөтөлбөрийг ол хэрэгжүүлсэн юм. Дээрээс нь энэ усны чиглэлээрээ бас номер 1 байгууллагуудыг бид нар хайжсан. Ашгүй хазаар Нидерландын байгууллага орж ирсэн. Жишээлх юм бол Нидерландын Delft институт бол усны чиглэлээр номер 1 боловсрол олгохын институт. Энэ институттэй холбоотой бас үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд манайд сонгон шалгараад ороод ирсэн байгаа.
усны инженерүүд, ментор экспертүүд Монголд ирээд ус сувгийн удирдах газрын инженерүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ маань зүгээр нэг зөвлөх үйлчлэгээ ерөөсөө биш. Ингээд менторшип дээр тулгуурласан хамтын ажиллагаа буюу түншлэлийн хөтөлбөр болж байгаа. Ус сувгийн удирдах газар дээр бол асар том өөрчлөлтүүдийг бол хийж байгаа. Дор хажил гэдэг чинь манай дээр очоод одоо шинэ технологиуд ирж байна. За шинэ технологиудаа дагаад нөгөө хүмүүсийн маань одоо өөрчлөлтүүд орж ирэх ёстой. Одоо мэрэгжлийн одоо өөрчлөлтүүд орж ирж байгаа. Жишээлбэл энэ жил гэдэг чинь манайхаас чинь нэг 94 хүн одоо жишээлбэл Голландд одоо явж одоо очиж одоо Голландд очиж усны чиглэлээр одоо суралцах шинэ одоо юм ярьсан. Энийг буцаагаад Улаанбаатар хотод бол нийтийн аж ахуй одоо салбарт ингээ хөрвүүлэх юм бол асар том одоо хөрөнгө оруулалт өгч байгаа байхгүй. Дэлхийд дээр одоо хамгийн одоо сүүлд одоо бий болсон тоног төхөөрөмж болон одоо технологиг суурьшуулж авч үлдэхийн тулд манай инженерүүдийг бол бүгд бүтэн сүүлийн 2 жил одоо бэлдэж байна. За ингэж бэлдчихэж энэ одоо үйлдвэрийг 2 үйлдвэрийг манай одоо Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газарт одоо хүлээлгэн өгөх үйл ажиллагааны одоо бий болж байгаа шүү. Усны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Нидерландын усны нарийн мэрэгжлийн 15 эксперт Монгол улсад 6 удаа ус сувгийн удирдах газар дээр ирж ажиллан нийт 150 гаруй сургалт зохион байгуулсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хараад өнгөрөх биш, гараараа бариад өөрөө хийж үзээд туршлага хоримтлуулад түүнийгээ мартахгүй цаашдаа амьдралдаа үргэлж хэрэглэх болно. Хөгжингөө улсын усны салбарын байгууллагуудын стратеги, менежмент, үйл ажиллагаануудаа хэрхэн авч явж байгаа арга барилыг хараад мэдээж цаашид суралцах шаардлагатай гэдэг хэрэгцээ шаардлага тодорхойлт харж авсан, чиглэлүүдээ харж авсан. Тэрнээс гаднаас шин санаачлалууд, шин сэтгэлгээнүүд ерөөхдөө бас гарч ирж байгаа. Хөтөлбөрийн гол зорилго бол хувь хүнээр дамжуулаад тухайн байгууллагын чадварыг хөгжүүлэх, багийн ажиллагааг илүү байгууллага дээр дэмжиж ажилласнараа байгууллагын чадварыг буюу үйл ажиллагааг дэмжиж хүчрхжүүлэх тийм боломжийг бид нарт бас олгосон хөтөлбөр гэж үзэж байна. I look back on this water operator partnership. I'm really proud and happy to see what results it has yielded. Усны түншлэлийн хөтөлбөрийн үр дүн амьдралд хэрэгжин сургалтанд хамрагдсан хүмүүс сурсан зүйлээ ажлын байран дээр ашиглаж, шин санаачлаг гарган амжилттай ажиллаж байгааг нь харахад том бахархалтай байна. Нидерландаас манай мэргэжилтнүүд Монголд ирж ус сувгийн удирдах газрын ажилтнуудтай ажлын байран дээр нь хамтран ажилласан ач холбогдолтой байлаа. Colleagues from the Netherlands being here, being very engaged but also very satisfied about the results. Олон улсын ISO стандартад нийцсэн үндсэн хөрөнгийн удирдлагын ийм одоо бүхэл бүтэн тогтолцоо, шин тогтолцоог ус сувг дээр бүрдүүлэх маш том суурийг тавьсан. За энэ хүрээнд болвол хуучин болон шин хөрөнгүүдээ ус сувгийн удирдах газар маань нэгдсэн байдлаар хэрхэн удирдах авч явах юм бэ? Тийм ээ. За энийг мөн одоо газар зүйн мэдээллийн систем болон одоо нэгдсэн програм хангамжид суурилсан байдлаар авч явах тал дээр нь тодорхой дэмжлэг үзүүлж, сургалтуудыг хийж одоо цаашаага ус сувгийн удирдах газар маань энэ програм хангамжаа улам нутагшуулаад явах ийм хэрэгцээ шаардлага байгаамаа. Ус сувгийн удирдах газар бол одоо үндсэндээ 1959 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Хүнээр бол одоо 67 настай юм байгууллага байгаа. Энэ хугацаанд бол бас энэ төлөвлөлтүүдийг тийм ээ энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг, засвар үйлчилгээний ажлуудыг одоо төлөвлөд ирсэн. Гэхдээ энэ дээр нэг одоо юу гэдгийг учир дутагдлаа тал нь юу юм гэхээр яг энэ хөрөнгийн удирдлага менежмент гэдэг зүйлийг нэг цэг дээрээс одоо үндсэндээ байгууллагын хэмжээнд байгаа бүх тоног төхөөрөмжүүд энэ дотор манай хаалт харамтуур ноцоос одоо юу гэдгийг бүх тоног төхөөрөмжүүд дээрэс нь хүний нөөцийн асуудлууд тийм ээ гэх мэтлэн бүх зүйлсийг одоо програмчлаад нэг дор цуглуулснараа тухайн тоног төхөөрөмжүүд болон хийгдэх ажлуудыг чанар эрсдэл одоо үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэл гэсэн үг одоо үзүүлэх нөлөө гэх мэтлэн бүгднгээр нь ирэмблээд нэн дөрөнд алийг сайжруулах уу алийг энэ жилдээ төвчих үү тийм ээ гэх мэтлэн төлөвлөлтүүдийг бүгднийг нэг цэг дээрээс хийх болцоо бол бүрдээд байгаамаа.
төрийн үйлчилгээг хэлбэршүүлж, иргэн аж ахуй нэгжүүд ус ашигладаг холбоотой төрийн үйлчилгээг нэг дороос авах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн ил тод шуурхай байдлыг хангах дижитал экосистемийг бүрдүүлэх зорилготой усны мэдээллийн нэгдсэн систем болон лабораторийн удирдлагын системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. 24 онд Ивбаатар цэгийн анх усны газар дээр хэрэгжиж ирсэн усны тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай холбоотой 11 төрлийн үйлчилгээг цахимаар хийх энэ боломж үүссэн. 25 оны 11 сард Хоцорны ус хангамж ариут татваргын ашиглалтын үйлчилгээний зохицуулах хорон дээр одоо тарифын систем, тарифыг тооцоолдог систем мөн ашиглалтанд орсон. 26 оны 3 сард одоо ус дулааны нэгдсэн систем гэдэг энэ системийн ашиглалтанд орсон. Тэгээ ийм 3 өөр эзэнтэй үндэсний хэмжээний устай холбоотой бүх харилцааг зохицуулж байгаа Ивбаатар гэдэг энэ систем одоо бий болоход бэлэн болж байна. Манай усны газар одоо энэ Ивбаатар гэдэг системийг ажилуулж байна. Энэ систем Монгол улсын хэмжээнд хэн, хизээ, хэрхэн, хаана, хэдэн литр ус ашиглаж байна гэдгийг тодорхойлох боломжтой болсон. Нөгөө талаасаа эцэг хэрэглэгч буюу иргэн талдаа иргэнд хэлбэр байх талаас нөгөө хур дангаар дамжаад иргэн нэвтрлээ, иргэний хэрэглээн дээр илүү хэлбэр байх нөхцөл байдал нь юу байх юм, мөн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн яаж хамгаах юм, иргэний мэдээлэл, усны мэдээлэл талаасаа бүх мэдээлэл найдвартай хамгаалагдсан гэж одоо үзэж болно. Бүрөө төлөхийг бол одоо дансны дугаар нь интернет банк ч юм уу, мобайл банкаараа ингэж олон үйлдэл хийхгүйгээр нэг аппликейшн дээрээсээ хэмжлэгээ хараад төлбөрөө төлөх боломжтой болно. За мөн өөрийн хэрэглээгээ бол усны хэрэглээгээ бас таньж мэдэх ер нь зарцуулалтаас харах боломж бас бүрдэнэ. Одоо бидний байдагтай харьцуулбал харьцангуй өөрийн усны хэрэглээний хяналт болон тэрнтэй холбоотой үйлчилгээнүүд маань илүү хялбар олно гэж бодож байна. Усны компактын хүрээнд ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж байгаа үйлдвэрийн хаягдл усны бохирдлын ачааллыг бууруулах, бохирдуулагч нь төлөх зарчмыг нутагшуулах, бохирдлыг хянах, хяналт шинжилгээний тогтолцоог олон улсын жишгт хүргэх институцийн болон техникийн иж бүрийн шинжилэл хийсэн юм. Засгийн газрын хүлээсэн үүрэг болох шин төр цэвэрлэх байгууламж ашиглалтанд орохоос өмнө одоо үйлдвэрийн хаягдл усны бохирдлыг бууруулах дэмжлэг үзүүлэх ийм зорилготой. Тэгэхээр энэ ажлыг Францын Sirocco Viola үндэсний Еврохан компаниуд хэрэгжүүлсэн. Үндсэндээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл үйлдвэрийн судалгааг гүйцэтгэсэн. Дээрэс нь хаягдл усны чанарыг үнэлсэн. Энийг одоо хэрхэн цэвэршүүлэх, урьдчилан цэвэрлэхийн технологийн аргачлал судалгаа хийгээд санал болгох гэх мэтээр одоо ер нь үйлдвэрийн хаягдл усыг цэвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаанд одоо оролцогч талуудад бүхэл оролцогч талуудад зориулсан юм гар ялгыг боловсруулсан байна. За хууль эрх зүйн талаасаа гэх юм бол ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх хаягдл усны техникийн шаардлагын стандартыг бид нар шинжилж боловсруулад энэ нь одоо батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Төслийн хүрээнд үйлдвэрийн хаягдл усны бохирдлыг их усвар дээр нь хянах, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох дэмжлэг үзүүлэхээс гадна холбогдох стандартуудыг шинжилэн үйлдвэрүүдийг гарын авлага, зааварчилгаагаар ханган үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх тогтолцоог сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр бохирдлын эрсдлийг бууруулах бодит боломж бүрдсэн байна. Сувгийн удирдах газрын харьяан шинээр байгуулж байгаа үйлдвэрийн хаягдл усны лаборатори, үйлдвэрийн бохирдлыг хянах лаборатори, за засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, усны газрын усны хяналтын төв лабораториуд дээр нийтдээ 2.4 сая орчим ам долларын хөрөнгө оруулалтыг хийж энэ лабораториудын техникийн чадхыг дэмжиж байгаа. 2025 онд усны төв лабораторийн одоо салбар лаборатори болгон үйлдвэрийн бохирдлын усанд хяналт тавих ийм лабораторийг үүсгэн байгууллаа. Барилга байгууламжийн Сувгийн удирдах газраас бүх тоног төхөөрөмж, уруулж бодис, за лабораторийн болон офисын тавилгууд, за компьютер техник хэрэгсэлтэй энэ бүгдийг бол Мянган сорилтын сангийн усны татвартай айдлын төслийн хүрээнд бол иж бүрэн тохижуулж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. Энэ шинэ лабораторитой бол нэг 16 үзүүлэлтээр жилдээ 6,000-аас 8,000 сорч
шинжилнэ гэж төлөвлөж байгаа. Техникийн хүчин чадлын хувьд бол одоо хангалттай гэж үзэж байгаа. Аливаа реформ салбарын тогтвортой байдал хэрэглэгчдийн итгэл үнэмшил үйлчилгээний бодит үнцний талаарх ойлголт дээр тогтдог. Усны салбарт хэрэглэгч төвтэй засаглалыг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг дижитал технологиор дамжуулан баталгаажуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшил хандлаганд нөлөөлөх цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн юм. Юун түрүүнд ус хэрэглэгчдийн бодит хандлага, санхүүгийн чадамжийг тодорхойлох өргөн хүрээний судалгаануудыг үндэсний статистикийн хороотой хамтран гүйцэтгэсэн байна. 2020 онд яг ковидын үед үндэсний статистикийн хороотой хамтраад усны төлбөр төлөх ирмэлцлийн судалгаа гэж хийсэн. Энэ судалгаа маань ерөнхийдөө усны салбарт анх удаа хийгдсэн усны үйлчилгээний талаарх асуудлыг хүндсэн, иргэдийн одоо усны үйлчилгээтэй холбоотой сэтгэл ханамжтай үн өртгийн талаар ингээд хийсэн цогц судалгаа болсон. Нийтдээ 5,000 гаруй айл өрхийн дунд хийсэн. Тэр тэн дээр одоо иргэд юу гэж харуулсан гэхээр Улаанбаатар 80.2 ойролцоогоор хувь нь одоо усны хомсдлоос сэргийлээд төлбөр бол нэмэгдүүлэхэд төлөхөд билээ гэж хэлсэн. Дараагийн 2 дахь одоо судалгаа бол усны худалдан авах чадварын судалгаа гэж хийсэн. Одоо хэнийг ч ардаа орохгүй гэдэг зарчмын дагуу усны нийгмийн бодлого, усны хүртээмжийг шударга тэгш хүртэх ёстой гэдэг судалгаан дээр одоо үндэслэн хөтөлбөрийг ингээд хийсэн. Not only we had great investments, but also we had a lot of Монголын усны компакт зөвхөн томоохон хөрөнгө оруулалт төдийгүй нийгмийн асуудалд анхаарлаа хандуулсан гэдгийг онцолмоор байна. Мэдээж салбар зарлаа нөхөж доктортой ажиллахын зэрэгцээ Улаанбаатарын иргэн буй амьдралын нөхцөл нийгмийн байдлаас үл шалтгаалan усны үйлчилгээг тэгш хүртэх ёстой. Усны үн өртөг нэмэгдэхэд түүнд өртөж мэдэх эмзэг бүлгийг урьдчилан тодорхойлж олон оролцогч талуудтай хамтран тэдэнд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр буюу усны нийгмийн бодлогын суурийг тавьсан. of their social background, and with the forecast tariff increase, they will be able to pay their water bill, and they won't be affected by the tariff increases. Хүмүүс ер нь кранта онгоолгол ус ингээд ирчдэг гэсэн ийм ойлголттой байдаг. Усандаа хэдэн төгрөг төлдгөөч мэддэггүй те. Усных нь мөнгө нь юунд зориулагддаг гэдгийг ч төдийлөн мэддэггүй. Тэгэхээр усны компактын хүрээнд бол одоо хүмүүс газрын гүнээс усыг олборлоод одоо нэлээ өртөг зардал шингээж олборлсон тэр усаа халдваргүйжүүлээд түгээгээд эцсийн хэрэглэгчд хүргээд хэрэгэлсэн усаа буцаага татан зайлуулах энэ бүхэл бүтэн цогц системийг хүмүүст ойлгуулах компанид ажлуудыг бас үе шаттайгаар зохион байгуулсан байгаа. Тэгэхээр одоо Улаанбаатарын иргэд маань бол усныхаа үнцнийг илүү ойлгодог болж ингэснээрээ одоо 24 цагийн турш бидний устай байлгахын төлөө ажилладаг энэ систем, энэ хүмүүстэй одоо энэ тогтолцоонд бидний төлөөд байгаа сарын дээр 20-30 мянган төгрөг бол зориулагддээ маа гэдгийг маш сайн ойлгодог болсон бахаа гэж итгэж байна. The gap that I have seen is between how much it costs to Усны үйлчилгээний бодит өртөг болон түүний талаарх хэрэглэгчдийн ойлголтын зөрүү их байсан учраас хөтөлбөрийн хүрээнд усны үнц нь усны үйлчилгээнд төлж байгаа төлбөр нь зөвхөн өнөөдрийн хэрэглээнд биш ирээдүйд энэ салбар доктортой ажиллаж дараагийн үе маань баталгаатай найдвартай үйлчилгээ авах суурь нөхцөл болох юмаа гэдгийг олон нийтэд таниулах ажлыг зохион байгууллаа. Хэрэглэгчийн хувьд хэрэглээгээ хянах, үйлчилгээ хэрхэн авах, төлбөрөө хэрхэн төлөх талаар мэдлэгтэй байх нь чухал. Бидний судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчид усны хит өндөр хэрэглээтэй биш бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан цогц хэрэглээтэй дүүцэж байгаа юм. Иймд усыг хэмнэх тухай гэхээсээ илүүтэй усны үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчид төлбөрөө цаг хугацаанд нь төлж хэвших нь анхаарлын төвд байгаа асуудал юм. Компактын хүрээнд захим системийг хөгжүүлж, банкнд дугаарлахгүйгээр аппликейшн ашиглан төлбөрөө хялбархан төлөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. standing in long lines or going to your bank, just an easy app that you can use no matter who your private contour is. Усны компактын хүрээнд бий болсон мэдлэг, мэрэгчсэн хүний нөөцийн чадвар, дижитал системүүд Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын усны салбарын цаашдын хэдэн 10 жилийн хөгжлийн суурь цогц шинжиллийн эхлэл боллоо. Усны үйлчилгээний доктортой байдал бол зөвхөн дэд бүтэц төдийгүй бодлого, мэдлэг, технологи, хандлага юм гэдгийг цогцоор нь авч үзснээрээ усны компакт хөтөлбөр онцлог юм. Доктортой байдлыг хангахад шаардлагатай хүчин зүйлсийг бол
бүхий л одоо хэмжээсээр нь хөндлөн болон одоо босоо бүхий л хэмжээсээр нь олж харж тодорхой болгож за үүн дээр одоо дутагдaltaй байгаа асуудлуудыг тогтоон шийдвэрлэхэд бол усны салбарын доктортой байдлыг хангах тусал бол одоо маш томоохон цогц ажлуудыг бол хэрэгжүүлсэн. Монголын усны компактын хүрээнд бол энэ ус хангамжийн салбарт хийгдэх шаардлагатай тогтолцооны шинжилэлүүд одоо суурь шинжилэлүүдийн суурийг бол бат бөх үндэстэйгээр тавьж чадсан ийм ач холбогдолтой төсөл хэрэгжлээ гэж тэгж харж байна. Үнд цэний дөвнэн гэдэг бол хязгааргүй юм шүү дээ. Энэ Улаанбаатар хотод байж байгаа сая 700-аас одоо 2 сая гаруй хүн байж байгаа шүү дээ Улаанбаатар хотод тий. Энэ хүмүүст одоо тоогоор одоо тэгж одоо илэрхийлж чадхааргүй одоо тийм том одоо юмыг одоо бий болгож өгч байгаа гэж би хувьдаа харж байгаа. Ягаад гэвэл энэ хүмүүсээс ч цаашаа дамжуулаад энэ үеийн дараагийн үед ч гэсэн бас энэ ашиглагдаж явах болохоор энийг бол тийм ямар нэгэн одоо хэмжүүрээр хэмжиж одоо болохоор ийм зүйл. Ус амьд өгөхний өрш хувийн үндэс учир усны үйлчилгээний тогтвортой байдал улс орны аюулгүй байдлын үндэс билээ. Үл өөрчлөгдөх үндэс нь ус хангамж, усны үйлчилгээ билээ. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баддаг.